2024 онд тэр цахим орчноос бүрэн алга болсон. Тэр энэ ютубер баг өөрийнхөө өвхлийг зөвгөнсөн гэсэн үг үү. За ердөө нэг ютуберчнээс болоод тухайн хотыг хаагаад гавлын яс нь 9 хэсэгт хуваагдана гэдэг ч одоо. Гэхдээ одоо өвхлээ штэ бүр юу бодож одоо өөрийнхөө толгойг хэмтэлдэг байна. Алуулна штэ. Гэхдээ лайк, views авахын тулд ийм галзуу үйлдэл хийдэг хүн ховор өстэй те. Ховор бизтэй те манайхаа. Тэр би тэнд Mr Beast нэг удаа ухаг шахаж байсан гэдэг хэлвэл яах вэ? Гэхдээ тэр ганцаар бол биш байсан. Учир нь олон ютуберууд онгоцны осол, хулгай, бүр шүхрээр өсрөх үеэрээ хүртэл үхэлтэй маш олон удаа нүүр тулж байсан юм байна. Тийм учраас эмчлэгт бид үхэлтэй нүүр тулж байсан 10 ютуберуудын аимшигтай мөчүүдийн талаар яг энэ цагт хамтаа үзэх болно. За, hi guys, Tim Cohen дараагийн эмчилгээнд тавтаа морил. Энэ удаагийн дугаарда би та бүхэнд юу бэлдсэн бэ гэхээр YouTube хийдэг ютуберчид дундаас одоо үхэлтэй нүүр тулж байсан аимшигтай тийм тохиолдлууд маш олон байсан юм байна. Энэ дунд бидний хамгийн сайн мэддэг маш олон ютуберууд байх болно. Тэгэд хамгийн сонин нь болохоор яагаад энэ ютуберууд ингэж өөрийнхөө аймыг эрсдэлд оруулан байж бичлэг хийсэн болоо гэж бүр үнэхээр толгоос хэсэртэл тиймэрхүү түүхүүд өрнөх болно. Тэгэд энэ цагт хамтдаа тэдний галзуу үйлдэлүүдийг яг одоо хамтаа мэдж болно. Миний өмнө оруулж байсан дугаараас энэ дугаар нь ихээр сонирхолтой контент байх болов уу гэж бодож байна. Олон мэрээл хөшөө бичлэгэнд орё те. Та бичлэг хийсэн юм лайк дараагүй лайк дараа subscribe дараагүй subscribe дарж юмчгээ бити мартаарай. Тун утгагүй бид хамтлаа seller button-тай бичлэг хийх болно. За тэгэхээр үхэг шахаж байсан эхний ютубер. 2023 онд Kai зөвхөн стримийн ертөнцид төдийгүй түүхэнд нэрээ бичүүлж байсан. Тэр баяраа тэмдэглэхийн тулд нийтэд буцааж өгөх арга хэмжээ зохион байгуулахар шийдсэн байна. Тэрээр болохоор Twitter дээрээ Union Square дээр хүрээдэр PS5, PC, gift card өгнө гэж одоо олон нийт зарласан юм байна. Тухайн үед болохоор олон хүмүүс галзуурч хэдэн мянган хүн гинт талбайг дүүргэж орхисон. Тэгээд зогсохгүйгээр тухайн хот тэр чигээрээ замбараагүй байдалд орсон юм байна. Тэр үед дэлгүүрүүд хаагдаж, метро зогсож, 1000 гаруй цагдаа дайшлагдаж байсан юм байна. Тухайн үеийн аимшигтай зүйл нь юу вэ гэхээр 65 гаруй одоо хүн баримтлагдаж Kai өөрөөс нь шоронд хоригдсан юм байна. Тухайн хотод болохоор $2000 хохирол учирсан бөгөөд түүнийг одоо өвмэн өдөөнд түрхэрсэн гэх хэрэгээр шүүхэд одоо хүмүүс өгсөн юм байна. Яа, Kai зүгээр giveaway хийх гэж баг өөрийнхөө өхөлтэй нүүр тулуулсан юм шүү те. Та нар имжлэг ярих юм бол хэдэн мянган хүн одоо яаж дайрч байгаа юм болоо. За ердөө нэг ютуберчнээс болоод тухайн хотыг хаагаад өөрөө болон бусдын аймнаас хохирох хэмжээнд хүрсэн гэхээр бас л амар үгүй юу. За тэгэхээр хоёр дахь ютуберчин. Бид нар бол энэ ютуберыг танина. Тэр бол өдөр болгон баг галзуу гэмээр үйлдэлүүд хийдэг, өдөр болгон үхэх шахдаг, бүр Монголд хүртэл ирж байсан. Маш олон хүмүүс хэлдэг, Speed бол баг үхэлтэй тоглодог төрлийн хүн гэж хэлдэг. Хэдэн 100,000 хамгаалтандаа зарцуулдаг гэсэндээ өөрөөгөө байн өдөр болгон аюулд оролдог ютубер. Тэрээр болохоор нэг өдөр VVE дээр одоо орж нуруугаа гэмтэж бол байсан. Cheese rolling гэдэг унаж өгөх шахтад спорт оролт хичээлж байсан. Тэгээ зогсохгүй машин барьж байхдаа бүр хяналтаа алдаж байсан. За хамгийн аимшигтай нь юу гэхээр 4 сарын 1-нд гэр дотроо салют буудалж өөрийгөө дэлбэлж байсан юм байна. Гэхдээ одоо өглөө штэ бүр гэр дотроо салют буудуулаад тахтай явах вэ. Speed баг өөрөө амьд үлдэж байгаа нь өөрөө гайхамшиг юм шүү. Үхэг шахаж байсан 3 дахь ютубер. Энэ ютубер нисэж яваа онгоцоо өөрөө зориуд сүрүүлсэн бол яах вэ? Trevor Jacob бол жирийн нэг ютубер бол биш байсан. Тэр бол олимпийн тамирчин, лицензтэй нисгэгч, адреналинаар одоо амьдардаг ир юм байна. 2015 онд тэрээр хамгийн сайн найзаа ослоор алдаад дараа нь түүний үнсийг агаар цацхын тулд тусгай нислэг хийхээр шийдсэн байна. Гэхдээ нислэгийн дундаас бүх зүйл одоо буруугаар иргсэн. Түүний онгоц нь гинэт асгаа болж Trevor одоо үсрэхээс өөр сонголтгүй болсон юм байна. Гэхдээ хамгийн эвгүй нь юу вэ гэхээр тухайн онгоцыг одоо шалгаж судалсны эцэст яасан бэ гэхээр бидний төсөөс бүх зүйл оронгороо иргэсэн юм байна. Тэр болохоор нислэгийн хаалгыг хөдөлгүүр нь одоо зогсохоос өмнө өөрөө нээсэн юм байна. Тэгээд тэрээр болохоор тусламж дуудаагүй, буух гэж одоо оролцсон ч үгүй байсан юм байна. Тэгээд шижигтэй үйлдэл нь юу вэ гэхээр ослын дараа ослын үлдэгдлийг өөрөө цэвэрлэж орхисон юм байна. Эцэст нь тэрээр болохоор үзэл бодлын төлөө биш, харин views их авахын төлөө энэ бүхнийг зохиомлоор бий болгосон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн юм байна. Энэ явдлын дараа тэрээр 5 гэмт хэрэгт одоо буруутгагдаж, нисгчийн үнэлгээ хураалгаж 6 сарын ял авсан юм байна. Тэгээ энэ бүхний ердөө лайк авахын төлөө өөрийнхөө онгоцыг сүрүүлчихэж байгаа юм уу те? Яа, юу гэсэн ч үгүй. Гэтэ лайк, views авахын төлөө ийм галзуу үйлдэл хийдэг хүн ховор өстэй те? Ховор бизтэй те манайхаа. Үхэлтэй нүүр тулсан 4 дахь ютубер. Jack Doherty гэдэг нэртэй ютубер болохоор 19 настайдаа мөрөөдлийнхөө машиныг худалдаж авч ирсэн байна. $200,000 үнэтэй McLaren 570S гэдэг загварын машин юм байна. Энэ машин нь болохоор 560 гаруй морины хүчтэй 3 секундэд ердөө тэгээс 100 км/цаг бол хурдладаг. Энэ машин зөв хүчтэй аратан л гэсэн үг. Гэтэ тэрээр нэг өдөр яасан бэ гэхээр шууд одоо дамжуулалтын үеэр инээж явахдаа нэг сонирхолтой зүйлийг хэлсэн юм байна. Би энэ машинаа хизээ нэг өдөр одоо мөргөх байхаа гэж бол инээж хэлсэн юм байна. Гэтэ дараа нь юу болсон бэ гэхээр түүний зөвнөл биелсэн.
бороотой шүн, голомтхай зам, өндөр хурд зэрэг бүх зүйл нь зогтсон нэлийн аимшигтай үйл явдал бол өрнөсөн байна. Машин нь болохоор бүр сэг болтлоо гэмтэж бүр маш том осол болсон. Жак болохоор өөрөө ягаачгүй бар нэг ч биенд нь зураас гаралгүйгээр бол амьд үлдэж болж чадсан. Та нар ийм бичлэгийг харж байна уу? Түүний яг хэлсэн үг нь үнэхээр биелжлээ шүү те. Миний машин нэг өдөр осолдно гэж өөрийгөө зүгэнж хэлсэн чинь нэрэл осолдчихлоо шүү те. Тэр энэ ютубер баг өөрийнхөө өвхлийг зүгэнсэн гэсэн үг үү? Никеда Авокадо гэдэг хүн болохоор YouTube-д орохдоо 70 кг жинтэй бол байсан. Тэр болохоор эрүүл амьдралын веган сурталчилж бол амьдардаг байсан байна. Гэвч 2016 онд бүх зүйл нь оронгороо иргсэн. Тэр болохоор mukbang буюу камерны өмнө эздэг бичлэг YouTube дээрээ постлж эхэлсэн байна. Тэрээр эдсээр байгаа тун удалгүй яасан бэ гэхээр 1000 калори идэж 410 фунт буюу 185 кг жинтэй болж хувирсан байна. Энэ явдлын дараа тэр яасан бэ гэхээр түүний бие нь гинэт муудаж тэр тэрэгцэртэй явдаг болсон ч бичлэгээ зогсоогүй байсан байна. Бүр хамгийн амар нь бүр орон дээрээ бүр хоол идэж байгаагаа бичлэгээ бол нийцэлсэн. Тэгээ тэр орон дээр идэж байгаа бичлэгээ болохоор Bed Mukbang гэж бүр нэр өгсөн байна. 2024 онд тэр цахим орчноос бүрэн алга болсон. Харин тэр үед болохоор хүмүүс за одоо юм хэр бичлэгээ болох цаг нь болсон байхаа гэж бол итгэсэн байна. Гэсэн чи яасан бэ гэхээр хэдэн сарын дараа тэр буцаж бичлэгэндээ орж ирсэн. Гэсэн чи хамгийн амар бусдыг гайхшруулсан юм юу гэхээр 250 фунт буюу 113 кг турж эрүүл шин дүр төрхөөр гарч ирсэн байна. Яа бас хүн өөрийгөө устгаад буцаад эргээд босч чаддаг гэдгийг харуулсан бодит түүх юм шүү те. Гэхдээ бас өөрийгөө хоолоороо алах төгсөн ютубер гэхээр бас тэрний оронд зүгээр баг кавар идчихвэл зүгээр юм шүү те. Business guys спонсор кавар брэнд хамтран ажиллаж байна. Кавардандаас черритэй төрөл надад амар таалагдсан учраас бүрээ худалдаж авсан. Кавар компот нь цэвэр органик жимсээр хийдэг болохоор амт өндөр үнэхээр янзтай юм бэлээ. Бас компот дотор бас нэлээд олон жимстэй санагдсан. Түгээр зогсохгүй дангаар нийцсэн шамттай хоолны дараа идэх юм бол бүрч янзтай юм бэлээ. Та хэд минь олон төрлөө сонголтоо хийгээд хэрэглээд нүгүзээрэй. Амиа алдаад төгсөн дараагийн ютубер 2020 оны 100 David Dobrikийн Vlog Squad гэдэг нэртэй бичлэгээр өөрөөх YouTube дээр comeback хийхэр шийдсэн байна. David болохоор YouTube дээр comeback хийж байгаа учраас нэлээд том юм хийж бодоод найзуудаараа excavator түрээслээд агаарт дүүслэгдэг тиймэрхүү төрлийн контент хийхэр шийдсэн байна. Эхэндээ бүх зүйл зүгээр энгийн инээдтэй жирийн нэг бичлэг байсан. Гэтэ болохоор Jeff-ийн ээлж ирэх үед бүх зүйл нь аимшигтай зүг рүү эргэж эхэлсэн байна. Тэр болохоор excavator-т уяатай олсон дээр гарч эргэлдэж байгаад гинэт хяналтаа алдсан юм байна. Тэгээд түүний бие агаарт шидэгдэж толгоогоор шууд төмрийг мөрөгсөн юм байна. Jeff газар унах үед түүний толгооноос цус урсаж тэр даруй эмнэлэгт хүрэгдсэн. Тэнд болохоор эмчнэр бүр шоконд орсон. Түүний гавлын яс 9 хэсэгт хугарсан юм байна. Хөлний булчин урагдаж нүдний хараа бараг алга болсон байсан юм байна. Энэ явдал яасан бэхээр зөвхөн нэг л бичлэгний төлөө бараг амнасаа алдах хэмжээний хохирол учирсан гэж хэлэхэд буруудахгүй үйл явдал өрнөсөн юм байна. Дараа нь Jeff өөрөө ухаан ороод уур нь хурж эхэлсэн бөгөөд тэр ярилцлагандаа ингэж хэлсэн. Би хэлсэн шүү дээ. Энэ хитрхээ уйтгартай байна. Жаахан адал явдал хий гэж. Гэтэ би 100 км/цагийн хурдтайгаар ирнэ гэж хизээж хэлээгүй шүү дээ гэж хэлсэн байна. Харин Давид болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр Jeff өөрөө үүнийг хүссэн. Би тэгж хурдсан гэж бодоагүй байсан гэж бол хэлсэн. Хариуд нь Jeff уурлаж би толгоогоо хагалж эмнэлэгт хэвтэж байхад энэ миний санаа байсан гэж бүү хэлээрэй гэж хэлсэн гэж үү? Чи галзуу юм уу эсвэл өвчтөй юм уу гэж бол хариу өгсөн байна. Эцэст нь Jeff болохоор олон мэс засал хийлгэсний дараа David Dobrikийг хариуцлага алдсан, санаатай хор уршиг учруулсан гэх зүйл ангиар шүүхэд түүнийг дуутсан юм байна. Тэгээд тэр David-аас болохоор 10 сая долларын нөхөн төлбөр шаардсан юм байна. Гавлын яс нь 9 хэсэгт хуваагдана гэдэг нэг бичлэгийн төлөө баг өөхөг шахсан юм шүү. Яа. Найзуудаараа бичлэг хийдэг бас л эвгүүлтэй. Амиа алдах шахсан 7 дахь ютубер. За энэ бол үнэхээр тэрний санаа. Британий Jay болон Romal гэдэг нэртэй хоёр ютубер хос Extreme Christmas календар сурал хийдэг байсан байна. Өдөр бүр болохоор галзуу, аюултай, сорилттой зүйл хийдэг. Гэхдээ 2017 онд тэд үүнийг бүр үнэхээр хэтрүүлсэн юм байна. Тэд болохоор нэг өдөр Jay-ийн толгойг микроволт хийгээд дүүрэн цемент цутгах санаа гаргасан юм байна. Хэдийгээр аюулгүй байхын тулд амьсгалын гуурс холбосон боловч бодит байдал дээр гуурс нь шууд өөрөө бүгдэрч гисэн юм байна. Jay болохоор сүүлчийн амьсгалаа авч байхдаа хэлсэн. Надад үнэхээр агаар дутагдаад байна. Амьсгалж чадахгүй байна. Дүүрний уур тал битүү хатуу зүйл байгаад байна. Миний амьдрал яг л нүдний өмнө гялцаж орж ирээд байна. Би яг өөх гэж байна гэж өөрийгөө хэлсэн юм байна. Багийнхан сандарч микроволтыг эвдэх гэж оролцсон боловч цемент нь бол үнэхээр хатуу байсан учраас чадаагүй. Тэгээд болохоор аргагүй ирэхэд 911 лөө залгасан юм байна. Аврагчид болохоор ирээд хамгийн хүнд ажиллахаагаар түүнийг аварч чадсан юм байна. Хэдийгээр Jay болохоор амьд гарсан ч интернет бол түүнийг уучлаагүй. Хүмүүс болохоор түүнийг интернетийн хамгийн тэнэг ютуберэ гэж бол нэр
өгсөн юм байна. Бүр тэгэж болоогүй түүнээс бол хариуцлага нэгсэн юм байна. Үүний дараа яасан бэ гэхээр J одоо YouTube дээр одоо бичлэг хийсэн. Би хүмүүсийг хуураагүй. Энэ бол үнэхээр миний тэнэг алдаа байсан. Намайг уучлаарай гэж одоо үзэгчдээсээ одоо уучлахгүйсэн байна. Гэхдээ тэр болохоор үнэхээр мянга тайлбарсан ч түүний нэр хүнд нь бүр мөсөн унсан юм байна. Яа, тэгэхээр бодитоор тэрэг зүйл хийж баг амь насаа алдагшсан анхны ютубер чинь энэ ютубер байсан юм шүү. Юу бодож одоо өөрийнхөө толгойг цэмтэлдэг байна. За тэгэхээр 8 дахь баримт. 2018 оны 2 дугаар сарын 1-нд Логан Паул анх удаа бие даасан шүхрийн өсрэлт одоо хийхээр шийдсэн байна. Гэхдээ тэр өдөр яасан бэ гэхээр амь насаа бараг алдагшсан юм байна. Тэр үйл явдлын дараа тэр юу гэж хэлсэн бэ гэхээр үндсэн шүхэр 3-аас 6 секундэд нэгдэх ёстой байсан. Би татхад юу ч болохгүй байсан. Зүгээр нэг дөрвөлжин хэлбэрт одоо гацчихсан байсан гэж бол тайлбар өгсөн юм байна. Логан болохоор анх за түр хүлээ нэгдэн байлгүй дээ гэж бол бодсон ч 4 секунд өнгөрсөн ч одоо шүхэр нэг ч хөдлөөгүй юм байна. Тэгээд тэр ойлгосон зүйл нь юу гэхээр би яг одоо өгөх гэж байна гэдгийг ойлгоод нөөц одоо шүхрээ татаад арай ихийн амьд гарсан юм байна. Тэрээр бас ярьслага үргэлжлүүлэлтээ юу гэсэн бэ гэхээр тухайн мөчөд би өвхөлтэй яг зэрэгцэж байсан нөөц шүхэр одоо нэгдэх мөчөд би дахин төрсөн юм шиг санагдсан гэсэн тайлбар өгсөн юм байна. Яа, тэгэхээр хэдхэн секунд утсан л байсан бол баг өөхөг шахсан байна шүү дээ. Тэгээ түүний хамгийн сүүлд хэлсэн үг нь болохоор би яг л бэлэн чиг болж дуусах төгсөн гэж бол хэлсэн юм байна. За тэгэхээр 9 дахь баримт. Энэ бол болохоор Your Fellow Arab гэдэг нэртэй Атланта хотод амьдардаг стример бөгөөд гэтээ түүнийг жинхэнэ утгаараа аюул руу одоо өсөрдөг хүн гэдгээр нь хүмүүс илүү их сайн мэддэг юм байна. Гэтээ болохоор энэ удаа тэр өөрийгөө юу руу одоо оруулж байгаагаа үнэхээр төсөөлөөгүй байсан юм байна. 2024 оны 3 сард тэр Гайтид очиж тус улсын хамгийн аимшигтай гэмт бүлэглэлийн толгойлагч Barbecue гэдэг хүнтэй уулзахаар ниссэн юм байна. Тэр хүн зүгээр нэг гэмт хэрэгтэн биш байсан. Тэр бол G is Family хэмээх хамгийн хүчрэг, хамгийн аимшигтай зэвсэгт бүлэглэлийн толгойлагч юм байна. Энэ нөхөр болохоор галт хүмүүсийг шатаадаг гэдгээр бол алдартай. Тэгээд тэр яасан бэхээр ийм аимшигтай бүлэглэлийг мэдсээр бэжэж ямар ч асуудал гарахгүй гэж бодоод ярилцлага хийгээр одоо тийш очсон юм байна. Тэгээд яасан бэ гэхээр тэр том алдаа гаргасан. Бид уулын бэлд хүрэхэд гинэт 8 залуу автомашин буутаагаар машин руу гүйж ирсэн. Тэгээд нэг нь болохоор наадахыг нь үлдээ гэж орилсон юм байна. Тэр мөчөд бүх зүйл одоо дууссан. Яасан бэ гэхээр араб өөрөө хулгаалагдаж эхэлсэн. Гэхдээ энэ бүхнийг болохоор Barbecue биш, бүр түүнээс дор зүйлийг хийдэг 400 Mawazoo гэдэг нэртэй бүлэглэл хийсэн юм байна. Энэ болохоор Гайтийн хамгийн хэрэгцээ, хамгийн хүйтэн цустай бүлэг юм байна. Олон хүн барьцаалж аллаг дээрэм одоо айлган сүрдүүлэлт бол хийдгээр алдартай. Тэдний удирдагч нь болохоор Lemon Sow гэдэг нэртэй Америкийн нэгдсэн улсын FBI-ийн хамгийн их ерэн сурвалжлагдсан этгээдийн жагсаалтанд орж байсан хүн юм байна. Арабыг болохоор хүчээр авч яваад хашаагаар хүрээлсэн зэвсэгтэй хамгаалагч байрлуулсан тийм байранд авчирсан байна. Тэд болохоор түүний барьцаанд байлгаж камерны өмнө хийж гэр бүлтэй холбогдохыг зөвшөөрсөн ч нэг нөхцөл тавьсан байна. $500,000-аас $600,000 түүнээс шаардсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо барьцаалсан хүмүүсд нь болохоор хагас сая долларыг түүнээс нэхэд Америкийн нэгдсэн улсад үлдсэн түүний ах бүхнийг хийж одоо мөнгө цуглуулж бүр цэргийнхэнтэй холбогдож төлөвлөгөө боловсруулсан байна. 17 хоногийн турш тэд барьцааны одоо мөнгийн талаар яриа хийж эрсдэлгүй аргаар дамжуулах арга хэмжээ авсан. Харин эцэст нь 17 хоногийн дараа түүнийг суллаж гэхдээ тэд болохоор өршөөсөндөө биш $40,000 одоо хэсэг төлбөр авсан учраас чөлөөлсөн байна. Тэр мөчөд болохоор араб амьд гарсан хамгийн настай ютуберт тооцогдсон юм байна. Юу бодож тийм аимштай гэмт бүлэглэлийн хүмүүсээс ярилцлага авах гэж очдог байна. Балуулна штэ. Бас амар тэнэг зөрөгтэй гэмээр ютубер уу юу? За тэгэхээр сүүлийн 10 дахь баримт. За тэгэхээр эцэст нь бид Mr Beast-ийн талаар ярьцгаая. Тэр нэг өдөр бусдын аймыг аврах гэж байгаад бараг өөрийнхөө аймыг золиосонд явуулах шахсан байна. 2020 онд тэр найзуудаараа зураг авалт хийж дуусаад гэрлүүгээ хойд Каролин руу одоо буцаж явсан байна. Тэгтэл яасан бэ гэхээр жолооч найз нь би жаахан зогсчихъя, би өөрөө нэг сонин мэдрэмж төрөөд байна гэж хэлсэн байна. Тэгтэл дараагийн мөчөд яасан бэ гэхээр би зам руу харж байсан. Тэгтэл зүүн тал руу харсан чинь тэр толгоогоо унгаачихсан байсан. Тэр үнэхээр өвчих шиг болсон гэж хэлсэн байна. Mr Beast болохоор чичүүн гутлаа яасан бэ гэхээр хаасанс болохоор хөлийг нь аваад машиныг зүгээр барьж явуулах гэж оролцсон байна. Гэвч хөлийнх нь жин нь болохоор хаазандаа байсан учраас улам илүү хурцсаж 80-аас 85 одоо км цагийн хурдтай явсан байна. Тэгээд тэр юу гэсэн бэхээр би баруун талын дугуйн замын ирэмгийн дууг одоо сонсоод түүгээр чигээ барьж явсан гэж хэлсэн. Тэгээд тэр болохоор зүүн талын дугуйд чимээ гарах юм бол за бид замаасаа гарлаа гэж ойлгоод торомзоо гიშгсэн байна. Тэгээд нэг их хэмгүү замын хажууд бол амжилттай зогсолт хийж чадсан. Гэхдээ дараа нь болохоор байдал бүр улам илүү дорцсон байна. Тэр найз нь гинэт ам орц сэрэнгүүтлээ зүгээр л хөлөөрөө гიშгсэн байна. Машин гинэт хурдан авангуутлаа замын хажуугийн бетон хан руу мөргөж орж ирсэн. Тэгээд Mr Beast яасан бэхээр толгоон цохогдож цус гараад тэр хоёр болохоор сорвтой болсон. Гэхдээ тэр хоёр хоёлаа амьд үлдсэн байна. Бүх зүйл нь ердөө хэдхэн секундын дотор болж өнгөрсөн. Гэхдээ Mr Beast болохоор нэг зүйлийг ойлгуулсан. Амьдрал бол контент биш ээ. Найз минь амьдсандаа хоромхон зургийн дотор алга болж чаддгийм байна гэдгийг ойлгосон юм байна. Тэгэхээр Mr Beast хүний амийг аврах гэж өөрийнхөө амийг золж исэн тохиолдол байсан гэсэн үг. Гэтэ үнэхээр баатарлаг юм аа.
За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараа, subscribe дарж дэмжиж бити мартаарай. За тэгээд иймэрхүү хэрэгтэй контент бүсийг хүсэх юм бол мэдээж хонхоо бас асаагаарай. Тэгэх юм бол та хэд маань миний контентыг цаг алгалгүй үзэх боломжтой шүү. Мөн дээрээс нь та ямар төрлийн контент үзэх хүсэж та comments дээр заавал бичүүлдээгээрэй. Та бүгдийг санал хүсэлтээр би дараагийн контентоо бэлдэн хүргэдэг юм шүү. За тэгээд дараагийн видеогоор уулзцаая.